Бид бол өнөөдөр зүгээр яриад тэмцэн гэдээ яриад байх биш, бодиттой тэмцэлхийн гэдэг албараас мэдэгдчихэв. Энэ мэдээллийг сонсож байгаа цагдаа тагнуулын байгууллагын биднийг биш энэ эрх мэдэл албан тушаалаараа хувилдаан зохион байгуулж байгаа энэ хулгайчлал өөрчлөлт төсөв завшдаг нөхдүүдэд мөрдөж мөшгөхөд наад төрийн эрх мэдлийг ашиглаа гэдгийг одоо хатуу хэлмээр байна. Тэгээ бид бол хулгайч нараас айж амьдрахгүй, хулгайч нарыг айлгаж амьдрах цаг болсон. Бид айгаад тах тусам улам айлгаад ингээд одоо хүссэн юмаа хийж болно гэдэг ингээд яриад явж штэ. Та нар хэрвээ энэ хувилдаанаа зогсоохгүй бол ард түмэн чинь тэмцлээ зогсоохгүй шүү гэдгийг хатуу хэлье. Бид нар биш юмаа гэхэд хин нэг хүн буу өрөө тэр засгийн ордон руу ч очих гээд байна. Хин нэгэн албан тушаалтны буруутай хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод нийгэм одоо зохион байгуулалтаа алдаж, баян хоосны ялгаа одоо нэмэгдэж, ажилгүйд ядуурл гэмт хэрэг өсгийн хэрээр энэ нийгмийн одоо энэ зөрчил бол ихснэ. Энийг мэдсээрөөж өнөөдөр дэврэгж байгаа энэ албан тушаалтнууд, улс төрийн намууд бодиттой ажил хийхгүй бол бид одоо хатуу тэмцгээс өөр аргагүй гэдгийг л одоо өнөөдөр хатуу хэлж байгаа. За тэгээ энэ тэмцэлд өнөөдөр үнэхээр их орондоо үнийн чударгаар сайхан амьдрахыг хүсэж байгаа Монголын бүх хүмүүсийг нэгдэхийг уриалж байгаа бид нар. Монголчууд бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. Өнөөдөр аливаа хувилдаан, аливаа одоо талцал бол өнөөдөр Монголын дайсан юм аа. Тийм учраас өнөөдөр зөв буруугаараа монголчуудаа талццгаая. Намаараа биш. Улс төрийн үзэл бодлоороо биш, шашнаараа биш, нутаг усаараа биш, зөвхөн зөв буруугаараа талццгаая гэдгийг бид нар одоо уриалж байгаа. Тэгээд үнэхээр энэ төрд хяналт хэрэгтэй болсон байна. Төрд хариуцлах хэрэгтэй болсон байна. Тийм учраас бид одоо олон нийтэд хандаж уриалга гаргасан. Энэ ч утгаараа бидний хийж байгаа үйл ажиллагааг нэг талаасаа харахад тэмцэл, нэг талаасаа хүмүүсийг тэмцэлд уриалаад байгаа юм шиг мөртлөө нөгөө талаасаа харахад бид нар эв нэгдлийг л уриалаад байгаа юм. Үнэт шударгаар амьдарч байгаа юм л да.